За ингээд бид ирээд энд 21 хонж байна. Тэгэхээр байна шүү дээ. Ерөнхийдөө бол манай хичээл үнэхээр сайхан ордог л доо. Өглөө 7:30-аас бид 100 ба бүжиглэн тэгээ 30 минут бүжиглэхээр угаасаа хаяас яалч үсэрдэг л дээ. Тэгэнгүүтээ шууд 8 цагаас шууд өглөөний хоолоо эхлүүлээл. Тэгэл 9-өөс хамгийн ихний хичээл орноо. Тэгээд 9-өөс эхлүүлээд 8 хүртэл манай хичээл орно, дундуур нь тэгэл хоол угаасаа тасралтгүй идэж байгаа. Бидэд бол энд ирээд амар таргалж байна. Угаасаа хоол молны дутагдал гэж юм байхгүй. За тэгээд манай ингээд зүгээр ингээд хичээлүүд орохгүйгээр ийм гой ийм хичээлүүд ордог. Ерөнхийдөө бол karaoke night, тэгээ shopping time, Justin-ы багш тийм үстэй. Одоо өнөөдөр бол ингээд sport night орж илаа л да. Манай хүмүүс энд ингээд тоглож байна. За цаашаагаа явбал ингээд энд бильярд байна. Тэгээд энд болохоор теннис 2 7 хоногт ерөнхийдөө бол 2 удаа энд ингэж хувцас угаалгадаг. Ерөнхийдөө бол хувцсуудыг маань сайхан угаагаад эндүүдээд эвхиж өгдөг. Цаашаагаа явбал жим байна. Манай жим үнэхээр амар гоё л доо. Ингээд ерөнхийдөө бол амар ийм VIP хотелны жим л байж байгаа зү. Би яг жим идүүлдэ. Гэтэ ерөнхийдөө бол энэ жим айгуу гоё л доо. За тэгээ манай сургуулийн нэг давуу тал нь болохоор энэ усаа өөртөө цэвэршүүлж ингээд доошогоо бусад ингээд давхруудаа өгдөг байгаа. Тийм болохоор ингээд ус нь ингээд 100% аюулгүй гэсэн үг. За тэгээд эндээс эхлээд угаасаа орж ирээл манай сургууль харагдчих байна л да. Энд манай хүүхдүүд ингээд 5 6 7-оороо ингэж нэг групп болж гардаг байгаа. Тийм болохоор аюулгүй байдал үнэхээр сайн. Энд болохоор манай Монгол менежерүүд болон өөр улсын менежер суудаг. Тийм. За тэгээд цаашаа явбал манай кафетерия харагдчих байна. Одоогоор бол кафетериад ийм гоё activity орж байна. Энэ activity-нд бид бол хамрагддаг байгаа. Энэ кафетерийг болохоор ерөөдөө бол ийм welcome party, graduation тэгвэл өөр ийм гоё activity-нууд дээр ашиглаж болдог. Ерөөдөө бол маш хүртээмжтэй, том. За ингээд цаашаагаа явангууд манай хоолны хэсэг энэ ингээд буфет хоол тийм болохоор ерөнхийдөө бол идэх идэхгүй юмаа сонгоод авчдаг. Тэнгүүтээ нэмт болдгоороо давуу талтай. Энд ерөнхийдөө бол харагдж байгаа бол бид нэр өглөө болон оройны хичээлүүдэд ордог. Үүнээрээ хамт сууж байгаа нэг багштай ордог гэсэн үг ээ. За тэнгүүтээ дээшээгээ 4 5 давхрууд болохоор бид хэд ганцаарчсан хичээл нэг нэгээр сууж агаад нэг багш дээр ярианы хичээлүүд болон групп классад ордог байгаа. Манай сургууль болохоор амралтын өдөр болгон ийм дэлгүүр ч юм уу эсвэл ийм хөрх ийм амар гоё аяллуудад хамруулдаг. Аялангаа сурч ерөөд бол ингээд Филиппинтайгаа танилцж явдаг байгаа. Ялангуяа Cebu хоттой.